Электорат хөдөлгөөн 2019 оны 3 дугаар сарын 28-нд албан ёсоор байгуулагдаж, хөдөлгөөний жаргараа гишүүд хамтын тунхаг бичигт гарын үсэг зурсан юм. Тус хөдөлгөөнийг ерөнхий сайдасан Содмом, сангийн сайдасан Бямбажо, гадаад явдлын яамны сайдасан Гомсор, улсын их хурлын гишүүн сайдасан Оюун, Амблам Чойжомс, төрийн хошоо сойрхолд хөгжмийн зохиолч Жанцан Норов, нийтлэлч Баабар нар санаачилжээ. Электорат хөдөлгөөнийг санаачлагчид бид Монгол улсын үндсэн хуулийн үзэл санаа, үнэт зүйл сийгэрхмэлэн ёс зүйтэй шударга парламентыг ард түмэнтэйгээ хамтран байгуулах зорилгоор дараах зарчмыг тунхаглаж байна. Бид олонний итгэл хүлээж чадах зөв ёсоор туунтай нэр дэвшигчийг тодруулахын төлөө эв нэгдэн ажиллана. Бид өөрсдийн нэрийг сонгуульд дэвшүүлэхгүй. Бидний хөдөлгөөн зөвхөн зөв нэр дэвшигчийг тодруулах дэмжих зорилготой тул сонгуулийн маргаашаас үйл ажиллагаагаа зогсооно. Бидний санд болгосон дэмжиж байгаа нэр дэвшигчид сонгогчдын өмнө ёсоор тууны болон цаашдын үйл ажиллагааны үзэл санаатай холбоотой гэрээ байгуулна. Бид сонгуульд хэн нэгний эсрэг сөрөг сурталчилгаа хийхгүй. Бид нэг тойрогт зөвхөн нэг нэр дэвшигчийг дэмжинэ. Зөв хүнэн дэмжих электорат хөдөлгөөн